цусд сувг үзүүлж бай. Шатын хийдэд намрын тэргүүн сарын шинийн 15-ны их дүйцэн өдрийн хурал өндөрлөж байлаа. Тэргүүн хам чагдарч авын төлхөнд 1932 оны намрын тэргүүн сарын 15-наас хойш их цуст үйлдэгдэж бурхан шүтэний нүрэнд зүсэрч болцшгүй хэмээн буусан тэр өдрүүд үргэлжилж байлаа. Энэ өдөр аймгийн дотоодыг хамгаалах яамны 3 дугаар зэргийн түшмэл Балданд орж шатын хийд дээр хар ногоон чичааныхаа кабинаас хар савхин гутлаа шажигнуулан гялалзуусаар ташаан дах гарбууныхаа довчин дээр эрхээ хурууга тавьсаар бууж байсан нь мөргөлчин олны нүдэнд их л гажууд хүйтэн харагджээ. Балданд орж төлөөлөгч шууд нутаг хушуундаа их номч мэрэгэн хувилгаан хэмээн алдаршсан чагдарч ав хамбын номын өргөнд том алхалсаар ормогцоо туслах банд нарыг нь гарч бай гэж тушаасан байна. Шатын хийдээс тодорсон мэрэгэн хутгтын хойд төр болох банд аграмбыг ногоо малгатнууд янзан хамттай сүлбэлсэн хэмээн чичанаар авч явснаас хойш доо яамны төлөөлөгч 2 дахь удаага хийд дээр ирж байгаа учраас хамбын өргөнөөс гарсан шавнаар нь хийдийн гол шүтэн болох гомб махгал бурханд өөрсдийгөө залбиран даатгаж байлаа. Балданд орж төлөөлөгч чагдарч ав хамбын хитийдсэн эрдэм ялангуяа им там барих тал дээр ласын орны мэрэгдэж дагуулахгүй гэдэг яриаг олонтой сонссны эцэст удаан тунгааж үзээд энэ өдөр эрслэн шийдэж ирхэм хамбад өөрийн учир зовлонгоо бүр мөсөн тоочхоор шийдээд ирсэн нь энэ байлаа. Балданд орж энэхүү алс аймагт төрийн чухал албаны томоохон төшмөл болон томилогдож ирэхдээ хүрээний сайхан хүүхний нэг ганган янжаа гихчийг эхнэрээ болгон дагуулж ирсэн юм санаж. Тэрбээр өмнө нь тусгай даалгавраар хайлар хотод нууц даалгавар биелүүлж явахдаа хятадын нэгэн данжаатын гал бадарсан хар архийг ууснаас хойш эр хүний эрхэм бахархал болсон бэлэг эрэхтэн нөндийж босгоо байсан юм санаж. Гэхдээ огцон биш. 100 гохон хүч тамирын алдран үлээсэн гүзээнд цоорхой гарч хийн аяндаа гарч шалчиж буй айтай өдөр ирэх тусам эрэхтэн хатуурн чангарч хөвчрөхөө болоод сүүлдээ шээхээс өөр үрэг гүйцэтгэхээ байжээ. Балданд орж хүрээний цуудай хүүхнүүдийн нэг ганган янжааг эрх мэдэл ид хаваар өөрийн болгон авч байхдаа ч гэсэн сартаал нэг удаа идэлж хэрэгэлдэг. Бэлэг эрэхтэн чүү ай үндийн босоод хэсэгэн хугацааны дараа эргээд л чалчин буучдаг болсон байв. Тиймээс хүрээнд байвал сайхан ихнэрээ зартай ачуудын нэгэнд нь хялбархан алдаж магадгүй гэж хар санаалаад хөдөө явах томилолтыг уухайн тас хүлээж авсан юм санаж. Гэвч хөдөөний Бөглөө аймагт ирснээр түүний эрэхтэн нэг ч удаа хөвчөрч боссонгүй. Шөнийн тур сүүлэн борооны ажилд гарамгай залуухан амраг нь хэрхэн яаж тачаалын галд шатан зовж байгааг мэдрэхээс эрхэм төлөөлөгчийн нойр нь хөрөхгүй хөрвөөж хондог болсон байлаа. Ингээд олон өдөр тунгаан модсны эцэст шатын хүрээний номтой хамбад чалх хөдөөн чангаруулдаг арга чаргыг мэдэх ямар нэгэн эрдэм байж бодсошгүй хэмээн асуухаар шийдээд ирсэн нь энэ байлаа. Яаран сандран ирсний учир нь төвөөс шатын хүрээний толгой лам нарыг дараалан баривчилж цааш нь харуулах даалгавар ирсэн учраас Орос зөвлөх хэрэгээс урдж өөрийнхөө эрүүл мэнд амьдралд хамгийн чухал хэрэгтэй зөвлөгөөг авахар шууд дахиж ирсэн нь энэ юм. Шатын хүрээний их хамб чагдарч ав доо яамны төлөөлөгчийн сэрэл тачаалын зовлонд идэгдэж шаналсан түүхийг товчхон сонсоод яриаг нь дуусгалгүй дундуур нь таслан эрхэм төлөөлөгчөө би таны санааг гүйцэд ойлголоо. Манай шашны эмнэлгийн ёсонд ийм зүйлийг ангааж идэх хэд хэдэн янзын арга бий. Гэхдээ өнөөдөр миний гарын доор асар хурдан хугацаанд чалх сайжруулах тангаас өөр юм бэлтгэл хараахан алга. Энэ танк хэрэглэхийн тулд бас нэгэн зүйлийн эмийн ургамал хольж найруулахгүй бол сүүлдээ бэлгийн чалхаа өөрөө хянаж чадахгүй зэрлэг араатан шиг болдог муу талтай. Үүнийг уг нь хурц галзуу өвчнийг эдгээх зорилгоор хадгалж байсан юм л да. Тиймээс би таныг хольж найруулах эмийн ургамлыг олж иртэл жаахан хүлээгэж гэж зөвлөх байна гэж хэлжээ. Гэвч доо яамны төлөөлөгч Балданд орчид мөнөөх эмийн ургамлыг хизээ хаанаас олж ирэх бол хэмээн хүлээж суух цаг зав байсангүй. Тэгээд ч Орос сургагч хүрээнээс самдаа гарсан яваа бөгөөд ирсэн даруйдаа дээд газрын тушаал заавраар шатын хүрээний том толгой лам нарыг бүгдийг нь хороохон тодорхой байв. Иймээс Балданд орж мөнөөх бэлэн байгаа эм тангинд хүртэхээр шийджээ. Тэгээд ч зэрлэг араатан шиг болдог гэсэн үг чухамхүү сэрэл тачаалан сулбай жалга болсон Балданд оржод тунж аятайхан санагдсан байна. Хамбал амтан доо яамны төлөөлөгчийн тушааснаар 3 шавай дуудаж шалан дээр том уут тэнийхэн дэвсээд нүд хорсгосон агтай уулын зэрлэг сөнг нь хоёр ширхгийг цэвэрлэн тавьсан байна. Үүний дараа хэсэг зур ном уншин амандаа тарин шивнэж сууснаа хальсыг нарилгасан цэвэр сонгонууд дээр үл мэдгдэх нундаг цагаан зүйл имэрэн асгажээ. Ингээд уг сонгоныг нэгэн төрлийн ногоон ургамалтай хамт хэрчин жижиглээд бяцхан саунд хийж дээрээс нь ус дүүргээд энэ бэлтгэлийг 3 өдөр уухад таны чалх харслан барсынхтаа энэ зэрэгцэх болно гэж айлдсан байна. Хилмиглийн цуснд гараа улаан болтлон дүрсэн Балданд орж төлөөлөгчд бэлгийн чалхан сайжин зэрэгжил байвал юу ч байсан хамаагүй байлаа. Тиймээс тэрбээр өвгөн лам чухам юу бэлтгээд өгч байгааг сайтар ухаарсангүй.
Доо яамны төлөөлөгч яг тэр оройгоо шатын хийд дээр буцсан ирж Орос зөвлөхийн хамт хийдийн 15 толгой ламыг баривчлан аваажиж мухар ам хэмээх газар буудан хороосны дотор чагдарч авах хамт байжээ. 3 хоногийн дараа хамрын бэлмэлийг ууж дууссан Балдан дорж биед нь ямар ч өөрчлөлт төрөхгүй дэрэгдээ нүцгэн унтаж байгаа эхнэрээ хараад сэрлэн хөдлөхгүй байгааг анзаараад хөгшин хамб намайг хуурчээ. Муу новшиг буудлгүй амьд үлдээгээд ял асуудаг байж гэж бодсоор хувцас өмсөд эсрэгүү устгах ажилдаа гарчээ. Гэвч машин цуух үеэс эхлээд л Балдан доржийн биеийг нэг л эвгүй болоод эхэлсэн байна. Түүний хамаг бие халуун эргэн цусны бослох шиг болсноо хэдхэн хормын дараа эсрэг хүйсийн хүнийг тэсхийн аргагүй хүсч эхэлсэн байна. Тиймээс тэр даруйда машинаа эргүүлэн гэртээ ирсэн боловч эхнэр нь гол руу явчихсан байж. Балдан доржийн яг дэргэд Орос сургагчийн гэр байсан бөгөөд сургагчийн эхнэр болох Лида хэмээх 30 гаруй насны бүдүүн хүүхэн гадаа угаасан хувцас хурааж яваад харагджээ. Балдан доржид бие барих ямар ч чадвар байсангүй. Тэрээр Орос сургагчийн эхнэрийг гэрийнх нь гадаа зүлгэн дээр дээш нь харуулan хөлийг нь гоцолцуулан орилуулж чарлуулан хүчнэж эхэлсэн байна. Энэ үед азар Орос сургагч гэртээ байсангүй. Тэрээр Орос сургагчийн эхнэртэй бүтэн цаг зааснаад болсон боловч дур хүсэл нь буурхан бүхэл улам бүр бадран асч амаар нь хар шүс цувран гоожж байжээ. 2 хоногийн дараа түүнийг аймгийн улаан гэрийн хүүхнүүдийг хүчээр эзэмдэн түрэмгийлж байхад нь цагдаа нар барьж авчээ. Мэргэжил нэгт ногоон малгайтнууд нь түүнд галзуурсан гэсэн онож тавиад лам нарыг бууцсан мухрын аман даваач цааш нь харуулсан гэдэг. Чухам юунаас болоод доо яамны төлөөлөгч тийхүү орсон бор шиг болж галзуурсныг хийдийн лам нараас 9 минь дүүлсэн ганц 2 хуурал хаяа нэг шивнэн ярьсаар олон 10 он жилийг артаа үджээ.